Ингээд дээ хахтай үерхтгийн юм байна гэж хүмүүс амар яриад байсан байхгүй юу? Юу цаана baby 9 өнөөдөр explain content-д оролцох гэж хүрээд ирсэн байна. Яг энэ дуу болохоор яг үг болгоно маш амар олон юм илэрхийлдэг. Гэтэ эрэгтэй хүний дууг сонсохороо яг ойлгодоггүй тийм. Эмэгтэй хүн болохоор энэ дууг сонсоод эмэгтэй хүмүүст яагаад их хөвчлэн таалагдсан ч юм уу тийм юм гэхээр мөр болгоно нь яг зүгээр яг нэг юмыг илэрхийлсэн. Би нэг тийм сул мөр бичиж гэж хүсээгүй бохгүй энэ дээр. Яг нэг чизний яг үнэн юмыг илэрхийлэх гэж хичээсэн. Эхний мөрөн дээр бол бурхан хүртэл шунана, гялцал зүйлд нүд унана гэдэг ч юм уу те. Бурхан хүртэл шунана гэдэг чинь тэгэл ойлгомжтой. Яг бидний хэлдгээр хэллэгддгээр тэгж бол ойлгож ялсан. Эмэгтэй хүнд чинь өөрийнх нь хүн байхгүй л тэгж шундаг ч юм уу тэр хүн болго ингэдэг шүү гэдэг утгыг илэрхийлж байгаа. Тийм гол гялцал зүйлд нүд унана гэдэг мөрөн болохоор тэг бүгдээрээ л гоё сайхан юм дуртай штэ. Эмэгтэйчүүд чинь гоё юм өмсөж зөөх нэгнийгаа ингээл гоё юм гялтганцсан зүүцэн байхын араалаа амар гоё санагддаг ч юм уу те. Тиймэрхүү зүйлүүдийн айгу хитрхийн илэрхийлж хэлхийг ер нь оролцсон байдیں۔ Тэрүүлээд ярил эхний бадаг орж ирдэг хэсэг дээр би бас айгу дуртай юм аа. Байгалыг өгсөн бэлэг ялтан байлгүй. Харин нүрсэн охин ямар нэгэн аашгүй. Харьсан бол түүнийг буцаа гэдэг байшгүй. Учир таашгүй гэдэг иймэрхүү эсгүүд байдаг байхгүй юу? Байгалыг өгсөн бэлэг чинь тэгээ бид нар эмэгтэй хүмүүс дурдсан байна. Ялтан байх, айлгүй байх иймэрхүү зүйлүүд бол байх ёстой үзэгдэл гэж байгаа байхгүй юу? Нэг эмэгтэй хүн ингээл айлгуугаас хамааргүй дээр ч юм уу те. Энэ яасан айлгүй ч гэдэг юм уу те нэг тэгж жоохон зэмлэхэд байж шүү дээ. Тэгээд тэрэн дээр нь би бол жоохон бас нэг тийм санагддаггүй болохоор ч юм уу. Тэр сэтэж хийсэн мэ те. Харин нүрсэн охин ямар нэгэн аашгүй гэд хэсэг дээр болохоор би бас хайрын тухай бол тийм том ойлголт бол надад байхгүй л дээ одоохондоо. Тэгмээ зүгээр зүүрлэж хэлж байгаа. Эмэгтэй хүн чинь ингээл найз нөхдөд харж байгаа шүү дээ. Буралж муралцахаараа ингээл ярьж мэрдэг тэрийгээ тэгэнгүүт тэрийг ингээд хараад ерөнхийд нь ингэж ажиж байгаад за ер нь ингээд эмэгтэй хүн чинь хүнд ингээд сайн болоод ч юм уу гэхээр амар ааштай болчтой юм шиг надад санагдчихсан байхгүй юу. Тэгээ бүр ингээд сонирхоо болоод ч юм уу те ингээд нэг юм тийм сэтгэлгүй болцохоор бас айгүй аашгүй болоод нэг юм сонирхолгүй болоод юм тайван болчтой юм шиг санагддаг байсан. Тэгээ ер нь ингээд их охтуудыг эмэгтэйчүүдийг ч юм уу хараад тахт ер нь баг тийм юм шүү дээ гэж бодсон байхгүй юу. Тэгээд ер нь иймэрхүү олон талаас нь хараад ер нь юм өгнүүдийг бичсэн. Өөрийгөө амар хайрлах шүү дээ. Тэгэл тэгэхгүй бол болохгүй юм лээ. Би тэгтээ бас тийж боддоос өөрийгөө хайрлах хэрэг нэг гаднах байдлаас нь надад тийж бодож байсан. Тэгсэн чинь нөгөө би мах бодоос гадна хүн чинь сэтгэлээрээ амар хямардаг. Сэтгэлийн амтан юм байна л да. Тэр нь яг үний юм лээ. Тэгээд болохоор яг бас нөгөө өөрийгөө тайван байлгах ч юм уу эсвэл ингээд зарим мэдрэмжийг мэдэрж байгаа нь ууралж байгаа ч юм уу яг химээ заримдаа гүнгэлж байгаа нэг бас химээ нөгөө хүнээс гардаг мэдрэмж гэдэг утгаараа яг нөгөө өөрийгөө нөгөө хүчлэхээ болцсон. Ууралж ивэл зүгээр уурлаг тэ энэж ивэл инеж ч юм уу яг тэгдэг болцсон болохоор илүү бас нөгөө өөрийгөө ойлгох нь бас өөрийгөө хайрлах юм л л тэ. Тэгээд яг тэр тал дээр сүүлийн үед аягүй анхаарад илүү бас хайрлахыг хичээгээл агаштуулна. Тэ. Гэтэ хангалттай бас чадж байгаа ч юм уу гэж тэгээд ирчээсэн.
Наа ингээд дийхтай эргэтгэн юм байна гэж хүмүүс амар яриад байсан байхгүй юу. Тэр бол бүр bullshit. Тэр бол амар тийм санагддаг. Тэр чинь нэг байх боломжгүй шүү дээ яг үндэ. Энд чинь яг хоо одоо нөгөө эмэгтэй артист тэгээ нөгөө эрэгтэй продюсер гэхээр их хүмүүс тэгж ойлгодог гэж магадгүй. Тэр гэхдээ бас нэг оюуны хомсдол байгаа байхгүй юу үндэ. Тэр чинь тийм биш шүү дээ. Тэг би зөндөө хүмүүсээс яг амар олон удаа тийм яриа сонсч ирсэн л да. Тэгээд ер нь зөвхөн дий ах чиглэлтгээр ер нь амар олон хүмүүстэй ингэж толбож яриад энэ өстой ийм тийм гэл зөндөө юмнууд байдаг юм лээ. Тэгээ бүр хийгээгүй юм хийсэн болгож яриад л тийм үү зөндөө. Тэг би одоо бүр ингэж тоохоо бэлдсэн. Бүр ингэж нэг бүр ингэ бүр огт ингэ хүлээж авахгүй ингэ өнгөрчдөг болсон юм. Одоо барыг намайг юу гэж хэлсэн ч би тоохгүй дөө. Тийм бэлдсэн. Тэгэл уус манай аав. За чи бол бас нөгөө өөрийнх нь хийсэн юмнуудыг би бас нөгөө сонирхоод амар орж үзэн шүү дээ. Тэг үзэнгүүд амар хөөрхөн юм бас хийжсэн байдаг тухайд. Ийм амар хичнэр биштэй тийм дуу хүртэлтэй байдаг манай аав тийм задгай тийм тэр мөрийг ингээд сонирхоод хүүхд юм чи орж үзэж байгаа юм чи. Тэнгуут ингээд бас тэр аль бүр амар сонирхолтой шүү дээ. Тэгэл ингээл за энэ чинь урлаг юм байна. Тэнгуут ингээл амар хипхоп дуу муу нас үзнэ. Бүр маш сонирхолтой юм дуунууд бас байдаг. Тийм. Тэгээд тэднийг харж бас амар инспирэшн авч ирсэн болов уу? Юм хийвэл юм гоё байд юм байна да ч юм уу. Эсвэл бас тэгж бодд юм билээ яг. Манай аав ийм юм хийдэг болохоор ийм гоё юм бахтаа ч юм уу. Тийм сайхан сэтгэлтэй юм бахтаа гэж жоохон хөвгт бол тэгж бодд юм бэл. За угаасаа нөгөө алтан үед нөгөө дөнгөж хипхоп орж ирж байхад нэг мэдээж одоо юм нөгөө шинээр эхлэн гэдэг шиг тийм нөгөө эхлэлийн тавьжсэн гой гой хамтлагууд байдаг шүү дээ. Дамбаа их одоо тэр хамтлагуудын нэг болох эрхчлөө гэдэг хамтлагийн Батэрэм буюу Дэмэ гэж дууддаг тийм хүн байдаг манай. За час айс үлдээ.